За бид нэр Эстер номоос эзний үгээс харж байгаа. Тэгээд Эстер ном маань их сонирхолтой үйл явдал. Тэгээд энэ ном маань өөрийн онцлогтой Персийн эзэнт гүрний үед болсон үйл явдлыг биднэрт өгүүлнэ. Тэгвэл Бурхны тухай шууд биднэрт Бурхан тэгээд ингээд гэж хэлэхгүй. Бурхны нэр ерөөсө дурддаггүй. Гэхдээ бүх үйл явдлын цаана Бурхан явж байгаа гэдгийг биднэрт харуулж байгаа. Үүний үйл явдлыг бүгдээринг Бурхан удирдаад, Бурхан чиглүүлээд явж байгаа гэдгийг биднэрт хэлж өгдөг тийм сонирхолтой. Тийм учраас бид нар уншихдаа за энэ үйл явдлын цаана юу болоод байна вэ? Бурхан энд юу хийгээд байна вэ? Бурхан яаж удирдаад чиглүүлээд байна вэ гэдгийг одоо тэр үгийнхэн цааталт нь байгаа зүйлээр нь бид нар ажиглаж ойлгох хэрэгтэй. Тийм учраас биднээс нэлээд няхуур уншихыг бас шаарднаа. За тэгээ бүгдээрээ хамтдаа эхлээд залбирая. Тэзний үгийг харцгаая. За эзэн минь бид нар танд баярлалаа. Тэгээ та биднэрт энэ Эстер номыг өгсөн талархъя. Таны гайхамшигтай авралын түүх энд бас байдаг. Тэгвэл энэ номыг бид нар яг одоо унших хэсгийг та өрөөж өгөөрэй. Эзэн минь та биднэртэй хамт байж үнэхээр бидний дунд агуу ажиллаа хийгээч. Тэгээ бид нартай ярьж өгөөрэй. Тэгээд надаар дамжуулан та бас үгээ хэлээч. Сонсож байгаа хүмүүсийн чихийг нээж, нүдийг бас нээж өгөөч гэж Есүс таны нэрээр би гуйж байна. Амен. Эстер 2 дугаар бүлгийн 19-с 3-ын 15. За би Смарт Монгол орчуулгаас уншия. За одоо энэ болохоор Эстер маань Персийн Ахши Яршан гэдэг хааны хатан болчихсны дараахан үйл явдал ингээд цаашаа үргэлжилж байгаа. За эндээс уншия. Охтыг иргэн цуглуулах үеэр Мордхан хааны их үүднээс сууж байлаа. Эстерч Мордхан үгийг түүний халамжид өгсөн үеийн шиг дуулууртаагаар биелүүлж байсан тул загсан ёсоор нь илгэн садан үндэс угсаагаа мэдгдсэнгүй. Хааны их үүднээ Мордхайг сууж байх үед ордны үүдний харуулууд болох хааны хоёр тайган Бигтан, Тэриш нар Ахши Яршан хаанд өшөрхөн аминд нь хүрэхийг санаархав. Мордхай энэ хэргийн тухай мэдээд Эстер хатанд дуулгасанд Эстер цааш нь Мордхан нэрээр хаанд мэдэгджээ. Уг хэргийг шалгаж үзэхэд үнэн байсан тул өнөөх хоёрыг дүүжлүүрт дүүжлэв. Үүнийг он цагийн үйл явдлын шастрт хааны өмнө тэмдэглэн үлдээжээ. 3 дугаар бүлэг. Эдгээр явдлын дараа Ахши Яршан хаан Агаг хүн Хамидатагийн хүү Хаманыг сайшаан өргөмжилж хамаг ноёд түшмэдийнхээ дээгүүрх албан томилсон ажээ. Хааны тушаал ёсоор хааны их үүднээ буй албад түшмэл нь бүгд Хамаанд өвдөг сөгдөн хүндлэл үзүүлв. Харин Мордхай өвдөг сөгдсөн ч үгүй, хүндэтгэн ёсолсон ч үгүй. Тэгтэн хааны их үүдэн дэх мөнөөх албад түшмэлүүд Мордхайд хааны тушаалыг юунд зөрчинө вэ гэцгээлээ. Тэд түүнд өдөр болгон инхүү хэлдэг байсан ч Мордхай үгийг нь сонссонгүй. Харин Есүда хүн гэдгийг хэлсэн тул энэ үгэндээ хүр хэсгийг нь үзэхээр тэд Хамаанд мэдэгджээ. Мордхай өөрт нь өвдөг сөгдөгч үгүй, хүндэтгэн ёслохч үгүй байгааг хараад Хамааны уур хилэн багтаж ядав. Тэгтэл хүмүүс Хамаанд Мордхайн үндэс угсааны талаар хэлсэн учраас тэрээр зөвхөн түүнийгч бус харин Ахши Яршаны эзэнт гүрэн даяар тархсан Мордхан яс үндэстэн болох Есүдачуудыг бүгдийг устгахыг санаархав. Ингээд Ахши Яршаны хаанчлалын 12 дахь жилийн Нисан сар буюу 1-р сард Пүр хэмээх шавгыг Хамааны өмнө өдрөөр сар сараар нь шодож үзэхэд 12 дугаар сар болох Адар сар дээр буув. Тэгээд Хамаан Ахши Яршан хаанд эзэнт гүрний тань бүх аймгийн ард түмний дунд хуваагдан тархсан нэгэн үндэстэн байна. Тэдний хууль цааз бусад ард түмнийхээс өөр бөгөөд тэд хааны хууль цаазыг дагдаггүй билээ. Тиймээс тэднийг сул орхих нь хаанд тустай биш юм. Хэрв хаан таалбал тэднийг хүүс тэмтрэх зарилгыг буулгано. Тэгээд би 10,000 талант мөнгийг хааны ажилд хэрэгжүүлж буй хүмүүсийн гарт тушааж хааны сан хөмөргт оруулъя гэвэ. Тэгэхэд хаан гараасаа тамгад бөгжөө авч Есүдачуудын өштөн Агаг хүн Хамидатагийн хүү Хамаанд өгвөө. Тэгээд хаан Хамаанд тэр мөнгийг хүмүүсийг чамд өгье. Тааллаараа болгохтун гэв. 1-р сарын 13 дахь өдөр хааны гүүрс нарыг дуудан цуглуулж Хамааны тушаасан болгоныг бүсийн удирдагчид аймгийн
амбан захирагчид ард түмний засаг ноёдод аймаг бүрийн бичиг үсгээр ястан үндэстэн бүрийн төрлөх хэл дээр Агшин Аршаан хааны нэрийн өмнөөс бичиж хааны тамгат бөгжөөр лацдав. Хааны бүх аймаг мужид зарилгуудыг илгээж Адар хэмээх 12 дугаар сарын 13 дахь өдөр Ихудаачуудыг бүгдийг нь хөгшин залуу хүүхэд эмэгтэйчүүд гэлгүй алж хороон устгаад эд хөрөнгийг нь олзлон авах тухай албан бичгийг хүргүүлжээ. Ингэхдээ мөнөөх бичгийн хуулбарыг аймаг тус бүрд хууль цааз болгон тарааж тэр өдөрт бэлэн байхыг бүх ард түмэнд мэдүүлгэжээ. Хааны тушаалаар зарлгууд яарвчлан явцгаасан ба зарлиг Шушан цайзад ч тунхаглагдсан байлаа. Хааныг хамаантаа дар суухаар сууж байхад Шушан хот даяараа бужигнан үүмэж байваа. За. Энд одоо өнөөдрийн үзэх хэсэг маань 3 хэсэгтэй байгаа. Эхний хэсэг маань болохоор хааны аминд хүрэх гэжсэн хувилдааныг Мордехай мэдэж аваад хаанд мэдэгдсэн нэгэн үйл явдал байгаа. Дараагийнх нь болохоор Хаман гэдэг нэгэн хүн өөрийгөө хүндлүүлэх тушаалыг хаанаар гаргуулж аваад тэгээ хүн болгоныг өөртөө мөргүүлж исэн. Гэхдээ үүнийг нь Мордехай дагаагүй. За үүнээс болж одоо энд нэлээд ширүүн зөрчилдөөн эхэлж байгаа. Тэгээд үүнээсээ болоод 3 дахь хэсэг маань болохоор за тэгвэл одоо Хаман зөвхөн энэ Мордехайч биш, энэ Мордехайн яс үндэстэн болох Ихудаачуудыг бүгдээрийг нь хомгорлон устгая гэдэг тушаалыг хаанаар гаргуулж байгаа. За тэгэхээр энэ 3 үйл явдлыг цөмөр 3 хэсэг болгоод цөмөр харнаа. За эхний 2-ын 19-с 23 дугаар хэсэг дээр одоо Эстер эмэгтэй маань Персийн агуу том эзэнт гүрний хүчирхэг хааны хатан болчихсон байна. Эндхийгээс Этиоп хүртэлх 127 аймгийг захирсан агуу том гүрний хатан болсон. Та төсөөлөд үзтээ. Зүгээр нэг жижигхэн улсын хатан болоогүй, маш том хүчирхэг тухайн үедээ дэлхийг захирж исэн гүрний Персийн эзэнт гүрний хааны хатан болсон. За энэ бол маш том байр суурь, нөлөө, эрх мэдэлээр очисон гэсэн үг. Тэгвэл Эстерийн зан чанар ерөөсөө хувираагүй. Үүнээс харах бай гэх юм бол энд өгүүлж байгаа үйл явдлаас харна. Эстер эрх мэдэл байр суурьтай боллоо гэд өөрийнхөө угсаа гарлаа мартаагүй. Хэний хүүхэд вэ гэдгээ мартаагүй. Эд хөрөнгөнд ухаанаа алдаагүй. Зангаа хувиргаагүй. Харин ч бага насндаа сурсан зангаараа л байсан. Эстерийн дуулууртай занг энд онцгойлон дурдсан баг. Харин тэгвэл өмнөх Вашти гэдэг хатан дуулуургүй зангаасаа болж байр суурь алдсныг бид нар мэдж байгаа. Тэр хатан бол хааны тушаалыг үл хэрэгсэн дуулуургүй загинсан учраас хатан байхаа байсан. Тэгвэл энд хоёр эмэгтэйг бид нар харьцуулж болж байна. Нэг нь Вашти хатан, нөгөөтгт нь Эстер хатан. Энэ хоёр эмэгтэй хоёул мэдээж бие махбодын хувьд үзэсгэлэн гоо сайхны хувьд хоёулаа маш үзэсгэлэнтэй хааны хатан байх хэмжээнд хүрсэн хүмүүс байсан. Хоёуланд нь маш том гайхалтай боломж байсан. Гэхдээ энэ хоёр эмэгтэй түүх хоёулаа өөр өөр төгсгөлтэй. Вашти бол дуулуургүй, нөхрөө хүндэлдэггүй тийм эмэгтэй байсан. Тийм учраас өөрийнхөө байр суурийг алдсан. Нэг өсөндөө хатан байх боломжоо алдсан. Дуулуургүй зангаасаа болж нөхрийнхөө үгэнд ороогүй учраас харин тэгвэл нөгөө талдаа Эстер эмэгтэй хатан болсон ч гэсэн дуулууртай өөрийг нь өсгсөн авгах Мордехайн үгийг ягштал биелүүлдэг хэвээрээ байсан. Бас хааны тайган Хэгегийн анхаарал дор байхдаа зааврыг нь яг дагж ирсэн. Тэгсэн ч учраас хааны хатнаар сонгогдоход нөлөөлсөн. За тэгээд Эстер маань маш чухал хүндтэй байр суурин дээр очисон хойноо ард түмнийхээ сайн сайхны төлөө энэ цаг, энэ байр суурь, энэ боломжийг ашиглаж чадсан эмэгтэй гэдгээрээ түүхэнд үлдсэн. Тэгвэл эндээс харах юм бол байр суурь, албан тушаал гэдэг бол хугацаатай, хязгаартай зүйл. Үүнийг юуны төлөө хэрхэн ашиглах вэ гэдэг л хамгийн чухал асуудал. Эстер бол дээрээс өгөгдсөн буюу Бурханаас өгөгдсөн байр суурь, эрх мэдлийг ухаалгаар зөв зүйтэй ашигласан эмэгтэйн жишээ болж түүхэнд бичигдсэн. Эрх мэдэл байр суурь гэдэг бол ард түмний төлөө сайн сайхныг хийх боломж,
хэмжээ хязгаартай эрх. За эндээс бид нар тэгвэл Эстер гэдэг эмэгтэй маань ямар дуулууртай бас энэхээр өөрт нь өгөгдсөн энэ мөнхийн биш. Гэхдээ цаг хугацаатай энэ боломжийг яаж ард түмнийхээ төлөө яаж ашигласныг бид нар цаашаа үргэлжлүүлээд энэ номын туршид бид нар харна. За цаашаа эндээс гарч байгаа бас нэг энэ хэсгийн гол үйл явдал бол Мордехайн тухай байгаа. За Мордехай энд тэр эмэгтэйчүүдийг цуглуулах үед гэж байгаа. Энэ нь болохоор эмэгтэйчүүдийг магадгүй дуудаж цуглуулдаг, бас янз бүрийн үйлчилгээ хийдэг ч юм уу тийм зүйлийн үеэр яг нэг газар сууж исэн. Гэхдээ сууж исэн гэдэг нь зүгээр л нэг гудамжинд нэг зах зээлийн газар сандал дээр сууж исэн гэдэг утгаараа биш. Та нар тайлбарыг үзэх юм бол ямар нэг албан тушаал тэнд хашаад суудаг байсан ба. Тэгэхээр тэнд яг болж байгаа үйл явдлыг харах боломжтой, хянах боломжтой тийм байр суурин дээр нэгэсэндээ хааны ордны нэгэн түшмэл байсан гэж ойлгож болно. За тэгвэл Мордехай тэнд ингээд албан тушаалаас сахиад ингээд сууж явахдаа хааны аминд хүрий гэсэн нэг хувилдааныг олж мэдсэн байна. Тэгээд тэр зүйлийг тэр хааны хоёр албан түшмэл хоорондоо хувилдаа за хаанд өсөрхөөд за хааныг яаж устгах уу, хааныг яаж хороох уу гэдэг зүйлийг ярьж байгаа нь олж мэдээд тэгээд Эстерт дамжуулаад Эстер цааш нь хаанд мэдээлсэн байна. За яагаад Эстерээр дамжуулсан бэ гэвэл бас сонирхолтой. Мэдээж Мордехай өөрөө албан тушаалтай учраас өөрөө шууд те өөрийнхөө албан шугамаараа ингээд дараа дараагийнхаа дээдлийн хүндээ хэлж болох байсан бах. Гэхдээ харин Эстерээр дамжуулсан нь Эстер одоо хааны яг хажууд байгаа хатны байр суурь буюу хаанд шууд ойрхон сууг болж байгаа. Тийм учраас Эстерт хэлсэн бах нөгөө талаасаа бас өөрийнх нь тэр дамжуулж байгаа мэдээлэл нь ямар нэгэн байдлаар гуйвж өөрийнх нь эсрэг болж хувирахгүйгээр мэдээллийг өгөх тийм боломж байсан. Мэдээж Эстер хүлээж авсан зүйлээ яг дамжуулж байгаа. Харин өөр хүнээр дамжуулсан бол те магадгүй өөрийг нь буруутгаад Мордехай харин ч таныг хороох гэсэн болгоод хувиргаад дамжуулчих магадaltaй байж болно те. Яг л энэ бол хааны эсрэг болж байгаа хувилдаан учраас за тэгвэл энд Мордехай их мэрэгэн зүйлийг хийсэн ба. За Эстерээр дамжуулж энэ чухал мэдээллийг хаанд хүргийгээд тэгээд хаан тэр Мордехайн нэрээр ирсэн мэдээллийг за бүр Мордехайн нэрээр гэж Эстер дамжуулсан ба. За одоо Мордехай ингэж хэлсэн тэнгуут нь Мордехайн нэрээр ирсэн тэр мэдээллийг хаан шалгаад үтсэн. Шалгаад үтсэн чинь нөгөө хоёр түшмэл үнэхээр хааныг хороох хувилдаан боловсруулж исэн гэдг нь батлагдаад тэгээд тэр хоёр дүүжлүүлсэн. За тэгээд энэ бол яг одоо энэ Мордехай энэ хувилдааныг олж мэдсэн мэдээлэл маань сүүлд Мордехайд өөрт нь их том одоо тустай зүйл болно. Одоо кинон дээр ингээд нэг сүүл болох ч үйл явдлыг өмнө нь нэг сэжүүрийг өгчөөд ингээд орхичоод тэгээд дараа нь дахиад нөгөө нэг өмнөх үйл явдлын ч учир нь энэ юм байж тээ гэд ингээд нэг харуулдаг. Яг тэрэн шиг одоо энэ Эстер номыг бичсэн хүн маань бас үнэхээр яг тэгж бичсэн байна. За энэ нэг жижигхэн үйл явдал болсон. Гэхдээ энэ яг дараагийн үйл явдалтай шууд холбоогүй юм шиг боловч сүүлд энэ маань холбоотой болж байгаа. За эндээс бид нар бас Мордехайн талаар юу харж болох вэ гэвэл Мордехай одоо энэ чухал мэдээллийг те хааны аминд хүрэх гэж байгаа энэ мэдээллийг олж өгснөөрөө өөртөө бас янз бүрийн алдар нэр олъё. За би өөрийнхөө албан тушаалыг ахиулъя гэсэн тийм орлого хийгээгүй юм шиг харагдаж байгаа. Энэ дээр бол ерөөсөн зүгээр л даруухнаар хариуцлагатайгаар мэдээллийг өгсөн. Тэгээд тэр нь бас үнэн байсан. Мордехай энэ дээр шударга итгэмжтэй байдлаар ажиллаж байгаа. Хэдийгээр өөрөө харийн гүрэнд бусдын эрх мэдэл дор эрх чөлөө хязгаарлагдмал байлаа ч гэсэн хийж байгаа ажил албан тушаалаа үнэнчээр хариуцлагатайгаар хийж байгаа хүн байна. Тэгэхээр Мордехай ч гэсэн өөрөө Перс хүн биш те. Бас л Ихуда хүн өөрөө харийн гүрэнд харийн гүрний хааны албан тушаал дор одоо нэгэн албыг ашиж байгаа. Гэхдээ л Мордехай хийж байгаа ажилдаа маш хариуцлагатай зөв ажиллаж байгаа. За тэгвэл эндээс харах юм бол те харийн гүрэнд амьдарж байгаа Эстер Мордехай хоёр хоёулаа яг өгөгдсөн байр суурь, албан тушаал, эрх мэдэлтэй хариуцлагатай үнэнчээр яг зөв ажиллаж байгаа нь энэ дээр харагдаж байна. За тэгвэл би нөгөө түрүүний хэлснээр яг энэ дээр одоо нөгөө
шинэ гэрээний загтлуу шиг тэг инг гэд ингээд шууд заавар өгсөн зүйл байхгүй. Харин үйл явдлыг бид нар уншиж байгаа. За эндээс бид нар юу сурах вэ? Эндээс бид нар юу олж харах вэ гэдэг зүйлийг бид нар үйл явдлын цаанаас нь олж харна гэдэг шиг. Тэгвэл эндээс миний хувьд харах юм бол бидний хувьд өнөөдөр амьдралдаа сурах зүйл юу вэ гэвэл Бурхны биднэрт өгсөн боломж, болцоо, албан тушаал, ажил, байр суурь, эрх мэдлийг бид нар хариуцлагатайгаар, дуулууртайгаар хэрэгжүүлэх хэрэгтэй гэсэн. Бид нар магадгүй өөрийнхөө улс орондоо амьдарч байсан ч байж болно, харийн гүрэнд амьдарч ич болно. Гэхдээ бид нар ямар л албан тушаал сахиж байна, ямар л үүрэг даалгавар тухайн үед надад өгөгдсөн байна. Тэрэн дээрээ би хариуцлагатай, зөв байх хэрэгтэй, шударга байх хэрэгтэй. Бас би ажлаа зөв сайн хийх хэрэгтэй гэсэн зүйл эндээс харагдаж байна. За цааш нь 3 дугаар бүлэг рүү орох юм бол одоо энэ үйл явдал маань нэлээд киногоор жүжигээр ярих юм бол одоо нэлээд хувилдаан үйл явдал маань өрнөж эхэлж байгаа. За энэ дээр Хаман гэдэг нэгэн хүн гарч ирнэ. Тэгээд тэр Хаман гэдэг хүн маань болохоор хэн байсан бэ гэхлээр энэ бол Агаг үндэстэн байгаа. Агаг гэдэг үндэстэн нөгөө талаасаа бас Амалек үндэстэн хэлж байгаа. Та нар тайлбарыг харах юм бол гэж байгаа. За Амалек үндэстэн маань хэн бэ гэвэл бүр өмнөх түүхээс сөхөд үзэх юм бол энэ бол бас Израиль үндэстний дайснууд. Тэд нартэй нэлээд асуудалтай байсан үндэстнүүдийн нэг нь. За Хаман бол өөрөө нэлээд тийм бардам сагсуу хүн дээр харагдаж байна. Байр суурь эрх мэдлийг эрэлхийлдэг. Тэгээ бусдаас хүндлэл шаарддаг, өөрийгөө өргөмжлүүлэх дуртай. Хаанд нэлээд долгонж байгаа. Яаж хийж яагаад л хамгийн өндөр албан тушаалыг олж авч чадсан байгаа. Тэгэхдээ энийг яаж хийсэн бэ гэдэг бидэрт өгөөгөө боловч энэ хүний энэ номын туршид гарч байгаа үйл явдлыг харах юм бол за энэ хүн нэлээд залтай, нэлээд бас нэг арга чарга хэрглэж энэ хаанд таалагдахын тулд нэлээд юм хийж яагаад л энэ хүн энэ албан тушаал очсон болов да гэж бодогдохоор зүйлийг хийж байгаа. За бас өөрийгөө хүндлүүлэх тушаалыг хаанаар гаргуулж чадсан ба. Та бодоод үзтээ. За одоо ерөнхий сайдтай яаж хийж яагаад ерөнхийлөгчөөр өөрийгөө ард түмнэр хүндлүүлэх, мөргүүлэх тийм тушаалыг хаанаар гаргуулж чадсан ба. Тэгэнгүүтээ за энэ хаа надад намайг хүндэл гэдэг надад мөрөг гэдэг тушаалыг гаргуулсан учраас гээд ард түмнээс тэр хүндлийг өөрөө шаардж байгаа. Харин Мордехай өөрт нь мөргөх, өөрийг нь ямар нэгэн байдлаар хүндлэх тэр тушаалд Мордехай бол ерөөсөө нэгч сэжим боломж нэгч тэнд ерөөсөө гудаахгүй байгаа. За тэгээд Хаманы бас нэг чанар нь гэвэл нэг хүн өөрийг нь эсэргүүцэж өөрийг нь өөрт нь хүндэл үзүүлэхгүйгээсээ болж тэр үндэстнийг зөвхөн тэр хүнийг биш те тэр хүний бүр үндэстнийг нь эмэгтэйчүүдтэй хүүхдүүдтэй ньюта итэн бүгдээрингийн бүр хүүс тэмтрийг гэдэг төлөвлөгөө боловсруулж байгаа. Тэгэхээр энэ хүний санаа бодол энэ хүн юу хүсэж байна гэдэг нь бол эндээс харагдаад байна. Энэ бол нэлээд тийм өс хонзонтой өөрийгөө бүр хүндлүүлэхийн төлөө бүр шатсан тэрийгээ бүр биелүүлэхийн төлөө бүр хэнийг ч алж хороохын төлөө бэлэн байгаа. Тийм хүн байгаа. Тэгээ бүр зөвхөн Мордехайг хороогоо зогсохгүй бүр Мордехайн үндэснийг нь тэр чигээр нь Иудачуудыг тэр чигээр нь устгуулъя гэдэг тушаалыг бас хаанаар дахиад гаргуулчихж байгаа. Тэгэхээр энэ бол хааны хажууд нэлээд хатгууртай, нэлээд явууртай өөрийнхөө юмыг тэр хаанаар хийлгэж чаддаг нэлээд тийм залжин нөхөр харагдаж байгаа Хаман. За тэгвэл нөгөө талдаа бид нар Мордехайг харъя. Мордехай бол Иуда хүн гэдгийг бид нар энд хэлж өгч байгаа. За өөрөө би Иуда хүн учраас би хэн нэгэн хүнд би өвдөг сөгдөхгүй. Хэн нэгэн хүнийг би бурхан шиг хүндлэхгүй гэж байна. Тэгээд Мордехай өөрийнхөө энэ итгэл үнэмшилдээ маш хатуу зогсож чадчихаа. Тэгээ бүр тэр албад туршмалууд хүртэл өдөр бүр хааны зарлиг гарцсан шүү дээ. Чи энэ Хаманыг чи Хаманы өмнө өвдөг сүйдэх ёстой. Хаманыг чи хүндлэх ёстой шүү дээ гэдэг тушаалыг чи зөрчөөд байна гэж өдөр болгон өөрт нь сануулсаар байхад Мордехай үгүй би хэн нэгэн хүнийг бурхан шиг хүндлэхгүй гэдэг итгэл үнэмшил дээр маш хатуу зогсож чадчихаа.
Тэгээд бас өөрөө Мордехай өөрийнхөө яс үндэс итгэл үнэмшлээсээ ерөөсөө ичихгүй байна. Яг ийм хэцүү нөхцөл магадгүй хин нэгэн хүнтэй өөрийнхөө яс үндэсээ нуух ч юм уу, ялангуяа харийн үндэстэнд харийн газар амьдарч байхдаа би өөрийнхөө яс үндэсийг хилээд яг эднэртэй би адилхан л харагдчихвэл яг би өөрийгөө перс гिचээч гэдэг юм уу, эсвэл би өөр үндэстэн болоод хэлчихье гэж хэлээгүү. Би бол Ихуда хүн гэдгээ хэлж байгаа, зоригтой байгаа, тэрнээс ичихгүй байгаа. Нөгөө талаасаа би Ихуда хүн учраас би хинд мөргөх вэ? Би хэнийг хүндлэх вэ гэдгээ маш тодорхой хэлж байгаа. Нэгэсэндээ би зөвхөн Бурхан эзнийг л би хүндэлнэ. Би зөвхөн Яве Бурханыг л би хүндэлнэ гэдгээ маш тодорхойгоор хэлсэн ба. Тэгээд тийм учраас Мордехай энд би ямар шуухан хүнтэй би тулаад нүур тулчваа, ямар шуухан хүнтэй би мөргөлдөх гээд байна гэдгийг бол мэдчихсэн. Яг л хааны дэрэгдэх маш ойр өөрийгөө хаанаар хүндлүүлэх тушаал гаргуулж чадсан Хамаан бол маш эрх мэдэлтэй, маш явуурахтай, нэлээд хэцүү нөхөртэй тулсан гэдгийг мэдчихсэн боловч ерөөсөө гудаагаагүй, ерөөсөө тэр тушаалыг биелүүлэе гэж ерөөсөө оролдоогүй. Харин ч өөрийнхөө итгэл үнэмшилдээ өөрийнхөө хинбэ гэдэгтээ тууштай зогсож чадсан хэвээр байсан. Тэгвэл одоо энэ Мордехайн итгэл үнэмшил хинбэ гэдгээс болж нэг ясандаа нэг хүний үйлдэлээс болоод тэр хүний үндэст нь тэр чигээрээ аюулд орчих. Та бодоод үзтээ. Та Монгол учраас тэр газар өөр улсад байгаа бүх монголчууд аюулд орохоор тийм нөхцөл байдал үүсвэл яах вэ? Та тэгвэл тэнд гудаах уу? Таныг чи болчоочтэй, чи наатахай зүгээр л хийчээчтэй, дагчаачтэй, чи зүгээр л заа гэд хэлчээчтэй, чи зүгээр л энэ хуулийн дагчаачтэй гэдэг дарамт ирвэл бид яах вэ? Чамаас болоод энэ үндэстэн бид нар бүгдээрээ устгагдах гэдэг. Чамаас болоод бид нар хүүхдүүд шуухадгүйгээр бүгдээрээ бид нар устгагдах гэдэг. Бүр тийм тушаал гарчлаа чамаас боллоо гэд. Мордехайн тэр нэгсэнд харах юм бол зөрүүдэлж байгаа юм шиг, нөгөө талдаа бол өөрийнхөө тэр байр суурин дээр үзэл бодол дээр маш хатуу байгаагаас болоод Мордехайн үндэст нь тэр чигээрээ аюулд орж байгаа. Тэгээд тэр үндэстнийг устгах тушаал хаанаар гараад хааны бүгжид тамгаар нь тамгалуулаад ингээд бүх тэр перс үндэстэн даяар тэр тушаалыг тарааж байгаа. За тэгвэл яг үүнтэй адилхан үйл явдал бас Библиэлд гардаг. Тэр бол Даниэлийн түүх. Цөмөрөө Даниэлийн 3 дугаар бүлэг дээр очие. Даниэл 3. За энэ бол бас л харийн үндэстэнд амьдарч явах үед Ихуда хүнд тохиолдож байгаа нэгэн үйл явдал. Даниэл 3-ын 4-өөс 6. За энд Вавилоны хаан Небухаднецар нэгэн хөшөө баримл босгоод тэрэндээ бүх хүнийг мөрг гэдэг зүйлийг шаардж байгаа. Яг саяныхтай төстэй. Тэгэхэд Ихуда хүн Даниэл түүний найз нар бид нар энэ хөшөөнд энэ хиймэл шүтээнд бид нар мөргөхгүй гэдэг байр сууриа илэрхийлж байгаа. За тэгээд зөвмөр эндээс уншия. 3-ын 4-өөс 6 дээр зарч чангаар тунхаглан альва ястан үндэстэн хилтнүүдээ айл дүрийг сонсцгоо. Та бүхэн эвэр бүрээ лимб, ятгалаг, босоо ятга, бишгүүр зэрэг бүх төрлийн хөгжмийн зэмсгийн дууг сонсмогцоо сөхөрч Небухаднецар хааны босгосон энэхүү алтан хөшөөнд мөргөгтөн. Сөхрөн унаж сүгдэн мөргөөгүй хэнийгч болов тэр даруй дөрвөлдсөн галтай зууханд хаяна гэвэ. Тиймээс эвэр бүрээ лимб, ятгалаг, босоо ятга болон босоод бүх төрлийн хөгжмийн зэмсгийн дууг сонсмогцоо альва ястан үндэстэн хилтэн бүгд сөхрөн унаж Небухаднецар хааны босгосон алтан хөшөөнд сүгдэн мөрөглөө. За энд тушаал гаргаад тэгсний дараагаар бүх хүмүүс яг үүнийг нь биелүүлж байгаа. За харин энэ үед хэсэг Кастай хүн хаан бараалхаж өөсөв ирэн Ихудаачуудыг буруушав.
Тэд Небухаднецар хаанд айлтган хаантан мөнх наслах болтугай. Хаантан минь ээ, та эвэр бүрээ лимб, ятгалаг, босоо ятга, бишгүүр зэрэг бүх төрлийн хөгжмийн зэмсгийн дууг сонсон хүн бүр сөхрөн унаж алтан хөшөөнд сүгдэн мөргөх тухай зарлиг буулгасан билээ. Тэгээд бас сөхрөн унаж сүгдэн мөргөөгүй хэн бүхнийг дүрлэлсэн галтаа зууханд хайна гэсэн. Гэтэл Вавилон аймгийн удирдах албанд таны томилсон Иудачууд болох Шадрах, Мешах, Аведнего нар хаантныг үл ойшоогоо зогсохгүй, бурханд тань хүндэтгэл үзүүлэхгүй, таны босгосон алтан хөшөөнд сүгдэн мөргөхгүй байна гэвэ. Тэгэхэд Небухаднецарын уур хилэн бадарч Шадрах, Мешах, Аведнего нарыг гурвыг авчирхыг тушаасан тэр гурвыг хааны өмнө авчирлаа. Небухаднецар тэдэнд хандан Шадрах, Мешах, Аведнего нараа, та гурав бурханд минь мөргөөгүй, бас миний босгосон алтан хөшөөнд ч мөргөөгүй гэдэг чинь үнэн үү? Харин одоо бэлэн байж эвэр бүрээ лимб, ятгалаг, босоо ятга, бишгүүр болон бусад бүх төрлийн хөгжмийн зэмсгийн дууг сонсмогцоо сөхрөн унаж миний бүтээсэн алтан хөшөөнд сүгдэн мөргөхтөн. Хэрэв мөргөхгүй бол та нарыг дүрлэлсэн галтаа зууханд хайнаа. Та нарыг миний гараас аварч чадах бурхан бий билүү гэв. Шадрах, Мешах, Аведнего гурав Небухаднецар хаанд хариулан энэ хэргийн талаар танд хариулах шаардлага бидэнд байхгүй. Хэрэв бидний хүндэтгэн мөрөгдөг бурхан биднийг аварья гэвэл дүрлэлсэн галтаа зуухнаас ч аварна, хаанд нь таны гараас ч аварна. Тэгэхгүй байсан ч бид таны бурхтад мөргөхгүй, таны босгосон хөшөөнд ч мөргөхгүй гэдгийг хаан та мэдэж авна уу. За энд яг адилхан зүйлийг хийж байгаа. Одоо дүрэн ч гэсэн Небухаднецарын дүрэн энэ Хамааны дүртэй их төстэй. Өөрөөсөө хүндэл шаардж байгаа, өөрийнх нь босгосон хөшөөнд мөрөг гэж шаардж байгаа. Тэгээд түүнийг эсэргүүцсэн хүмүүст ууран шатаад за тэгвэл би та нарыг гал руу шиднэ гэж. За тэгээд энэ гурвын хариулт бол ерөөсөө яг бас Мордехайн хариулттай төстэй. Бид зөвхөн бурхан эзэндэл мөргөнөө. Бид нэр хүний гараар хийсэн альва хиймэл шүтэн баримлд бид нэр мөргөхгүй. Та биднийг галд хаюул хай. Зүгээр бурхан биднийг аврахгүй байсан ч гэсэн таны энэ шүтэнд бурханд тань бид нар мөргөхгүй гэж. За тэгээд яг үүний дараагаар юу болдог вэ гэвэл энэ гурвыг гал руу шиддэг. Тэгээ гал руу шидсэн чинь харин нэг нь тэнгэр илч тэр гурвыг хамгаалаад хүлээж шидсэн байсан чинь нөгөө гурав чинь хүлээснээс тайлагдаад гал дотор чөлөөтэй явж идэг. Тэгээд тэрийг хараад үнэхээр эднэрийн тэр хүндэлдэг, дээдлдэг бурхан чинь жинхэнэ бурхан байна гэдгийг өөрөө хэлээд та гурваа гараад ир гэж хэлээд тэр галаас нь гаргадаг. Тэр гал руу энэ гурвыг хүлээж шидчихсэн хүмүүс нь тэр галыг 7 дахин хүчтэй асаасан учраас ойрцсон хүмүүс нь өөрсдөө бүр галд шатчихсан гэж байна. Гэтэл харин энэ гурав бол ерөөсөө шатаагүй тэгээ аврагдсан. Тэгвэл яг үүнтэй адилхан түүх одоо биднэрт энд юу өгүүлж байна гэхээр эзэн бурханд итгэсэн хүмүүс итгэл үнэмшилдээ зоригтой бас тууштай байхыг биднэрт энд хэлж өгч байна. Та өөрийн итгэл үнэмшилдээ хэр тууштай бат зогсож чаддаг вэ? Бусад хүмүүс таныг ингээл дарамтлал чи зүгээр л нэг эднийг олныг дагчаачтай. Чи олон хүмүүс бүгдээрээ л ингэж штэ. Тэр хүмүүс бүгдээрээ л ингэж байна. Энэ нийгэм тэр чигээрээ л ийшээ явж байна. Чи зөрүүдлээд ийшээ яваад байх ямар хэрэг байсан гэж хэлэхэд бид яадаг бол мэдээж энэ дээр бид нар бусад хүмүүсийн үзэл бодлыг хүндэлнэ. Бусад хүмүүс надаас өөр үзэл бодолтой итгэл үнэмшилтэй байж болно. Гэхдээ тэднийг хүндэлсэн ч гэсэн би өөрийнхөө итгэл үнэмшил, өөрийн үзэл бодолтой тууштай байж чадж гэнэ үү гэдэг л байна. Яг энэ дээр Мордехай яг имэйл харуулж байгаа. Хэдийгээр өөрөөс нь болоод өөрийнх нь ястан үндэст нь тэр чигээрээ аюул өртчөөд байхад ч хүртэл бууж өгөөгүй. За би өөрийнхөө үндэстнийг би ингэж хоморглон устгуулахад хүргээд яах вэ? Би зүгээр мөрөгчий, би тонгоочий, би мөрөгчий, өвдөг сүгдчий гэж хэлээгүй л байна. Харин Мордехай харийн газар Иерусалимаас хол үнэхээр өөрийнх нь итгэдэг ахын дүүс нь өөрөөс нь хол байсан ч гэсэн өөрийнхөө итгэл үнэмшилдээ тууштай, зоригтой, ичгүй хэвээрэл байж байгаа. За тэгвэл эндээс бид нар өөрсдийнхөө итгэсэн итгэлдээ нэг өсөндөө
Бурханд итгэсэн итгэл, Есүс итгэсэн итгэлдээ бид нар хэр тууштай бас зоригтой ичгүй байж чадаж байна вэ гэдэг асуултыг бид нар тавьж байгаа. Тэгвэл эндээс сүмөрөө үнэхээр яг Мордехайн жишээгээр Мордехай ямар их дарамтанд ор бас ямар их аюул өөр дээрээ болон үндэстэн дээр авчирж ийсэн ч гэсэн би хинд би итгэдэг вэ? Би хинд найддаг вэ гэдэгтээ хатуу зогссон хэвээрэл байгаа. За тэгээд цааш нь үйл явдлыг харъя. 3:17-оос 7-оос 15 дээр. За энд Хаман за одоо тэгвэл өөрт нь мөрөхгүй байгаа энэ Мордехайг тэгвэл би яах вэ гэд энэ Хаман одоо төлөвлөгөө боловсруулж байгаа. За энэ Хаманыг би энэ Мордехайг би яаж устгах вэ? Би бүр яаж өшөөгөө авах вэ? Бүр өөрийнхөө өмнө би яаж сүгдүүлэх вэ? Гэхдээ би бүр за тэгвэл би зөвхөн энэ Мордехайгаарч биш энэ хүний тэр ястан үндэснийг тэр чигээр нь би өвдөг сүгдүүлээтгэе гэдэг төлөвлөгөөг боловсруулж байгаа. Ингэж боловсруулахдаа одоо хаан дээр очиж байгаа. Тэгээ хаан дээр очиод хаа минь ээ хэлж байгаа үгийг нь цөмөрөө сонсороо. Хаа минь ээ танаа энэ улс гүрэнд нэгэн үндэстэн байна. Тэдний ёс заншил бусад үндэстнүүдээс өөр байна. Тэд нар таны хууль цаазыг биелүүлдэггүй. Тийм учраас эднийг сул байлгах нь хаан танд аюултай шүү гэж хэлж байгаа. За энэ яг нөгөө хатгуураа хийж байгаа. Мэдээж мушигж байгаа. Энэ Иудачууд хэдийгээр хаан мөрөхгүй байгаа ч гэсэн хаанд аюултай зүйлийг хийсэн үгүй юу гэдэг бол энд бол текстэнд бол байхгүй. Харин Хаман яг өөрийнхөө төлөвлөгөө боловсруулахын тулд маш их мушгиж, гуйвлж хаанаар нөгөө тэр тушаалыг гаргуулахын тулд ингэж хэлж байгаа. За тэгээд дээрээс нь бүр Хаман өөрөөсөө 10,000 талантыг гаргаж өгөөд энэ үндэснийг устгах ажил би хувьяасаа хүртэл би мөнгө гаргая. Хувьяасаа хүртэл би мөнгө оруулаад энэ 10,000 гэдэг бол бага хэмжээний мөнгө бол биш. Энэ хэмжээний мөнгийг би ч гэсэн өөрөө хандивлаа. Энэ ажлаар энэ ажлыг хийх хүмүүсийг би цалинжуулъя гэж. Тэгэд өмнө нь өөрийгөө хүндлүүлэх тушаалыг хаанаар гаргуулж исэн энэ Хаман одоо өөрийг нь хүндлэхгүй байгаа үндэснийг устгуулах, хоморглон устгуулах тушаалыг хаанаар гаргуулчихжээ. Тэнгүүт нь хаан чи өөрөө мэдээ, энэ бүгж ин вэ? Чин дээр өөрөө тамга лацт. Тэгээд тараа гэж. Ингээд Хаман өөрийнхөө хүснийг хаанаар хийлгүүлж чадчихаа. За тэгээд Иудачуудыг бүгдийг нь хөгшин залуу хүүхэд эмэгтэйчүүд гэлгүй алж хороогоод устгаад бүр эд хөрөнгийг нь хүртэл олзож авах болно гэдэг тушаалыг гаргуулчих. За тэгээд ямар өдөр тэгвэл энэ аимшигтай үйл явдлыг хийх вэ гэдэг зүйлийг хийхдээ шавх хайсан ба. Тэгээд тэр шавх нь хэдний өдөр буусан бэ гэвэл 12 дугаар сарын 13-ны өдөр гэж гарсан ба. За шавх гэдэг зүйлийг жоохон тайлбарлая. За энэ үйл явдлыг хийхдээ 1 сарын 13-ны өдөр өөрсдийнх нь календараар болвол өөрсдийнх нь тоолоор 1-р сарын 13-ны өдөр шавх хайсан ба. За шавх гэдэг зүйлийг одоо бид нар төсөөлөх юм бол зөвхөн ямар нэгэн хэцүү шийдвэрийг гаргахын тулд одоо бид нар мөнгө зоосыг за энэ талаар нь боовол ийшээ шүү, энэ талаар нь боовол ингэн шүү гэдэг шиг ямар нэгэн зүйлийг шийддэг юм уу эсвэл гаргадаг юм уу тиймэрхүү байдлаар хийдэг байсан ба. Ер нь шавх гэдэг зүйл маш олон үндэстэнд байсан. За Израильчууд бол нэлээд хэрэгэлдэг байсан. Эндээс харах юм бол энэ Персүүд ч гэсэн нэлээд хэрэгжилж байгаа. За Израильчууд шавхыг юунд хэрэгжилж ирсэн бэ гэхээр гмийн тахилд за шавх ингэж буух юм бол гмийн тахилд энэ ямааг ингэн тэгнэ гэж шийдэжсэн. Дээрэс нь Израилийн 12 овгийн газар нутгийг хуваарлахдаа шавх хайж хуваарлж ирсэн ба. За тэгээ бас гин буруутай хүнийг олохдоо за энэ бидний дунд гин буруутай хүн байна. Тэрийг гаргаж ирээ гэхдээ шавх хаяад одоо эхлээд тэр үндэснээс нь тэр овгоос нь гаргаад тэгэнгүүтээ тэр ургаас нь тэгэнгүүтээ тэр овгоос нь явсаар хагаад за энэ хүн дээр энэ шавх бууж яана гэд тэгээ тэр буруутай хүнийг тодорхойлдог байсан ба. За тэгээ дээрэс нь бас тахилч нарын ээлж ал бүүргийг тогтоохтой ингэж шавх хайдаг байсан. За бид нар төсөөлөхдөө баг нэг шагаа хийж байгаа юм шиг гэж төсөөлчүүд баг болохоор за шагаа ингэж боовол тгий шүү ингэ шүү гэд. За тэгвэл эндээс шавх хайж байгаа хаяад гарсан тэр өдөр бас их сонирхолтой. За эдгээр бол 1 сарын 13-нд шавх хайж байгаа. Тэгвэл энэ Иудачуудыг устгах өдөр нь
12 дугаар сарын 13 буюу яг тэр өдрөөс нь 11 сарын дараа гарч байгаа. Нэгэсэндээ энэ үйл явдал маань одоо хамгийн их урт хугацаагаар гарч иж байгаа гэсэн үг. Нэгсэндээ 1 сарын дараа биш, 2 сарын дараа биш те. Бүтэн бараг жилийн дараа 11 сарын дараа за энэ үйл явдал болох нь шүү гэдэг зүйлийг гаргасан. За тэгээ энийг энэ шавгаар гарч ирж байгаа энэ 12 сарын 13-ны өдрийн цаана хэн байна вэ гэвэл энд бас бурхан ба. Энэ номонд би түрүүлсэн те бурхан тэглээ инглээ гэж бурхан гэдэг үг ерөөсөй байхгүй. Тэгэхдээ бүх үйл явдлын цаана бурхан бүгдийг удирж байгаа, бурхан бүгдийг хянаж байгаа, бурхан бүгдийг бас зөвшөөрж байгаа, зөвшөөрөхгүйг нь зөвшөөрөхгүй байгаа. Тийм учраас энэ өдрийг гаргахад хүртэл бурхан бас за энэ 12 сарын 13 гэдэг өдрийг шавган дээр нь гаргаж ирж байгаа. Шавгын талаар сургаал үгийн 16-гийн 33 дээр ийм нэг үг гэдэг. Шавг хайж хормоодоо шодох хэдий ч шийдвэр бүр нь яаваагаас байдгаа гэж. Нэгсэндээ хүн бид нар өөрсдөө шийдэж чадахгүй за шавг ингэж буувал ингэн шүү, ингэж буувал ингэн шүү гэж шийдэж байгаа боловч тэр шавгыг удирдах байгаа нь хүртэл тэр шийдвэр нь бурхнаас байдаг юм а гэдгийг хэлж өгч. Тэгэхээр яг энэ үүний цаана яг энэ өдрийг гаргахад бурхан гаргаж ирж байгаа. Тэгээд хамгийн урт хугацаагаар буюу 11 сарын дараа энэ үйл явдал болно гэдэг маань нөгөө талдаа Иудачуудыг арга хэмжээ авах те бас Мордехайг, Эстерийг яг энэ үйл явдал энэ өдрөөс өмнө арга хэмжээ авах, залбирах, мацаг барих тийм хугацааг бидэрт өгж байгаа гэсэн үг. Бидэрт гэж энэ удаа үйл явдал өгж байгаа. Нэгэсэндээ бурхан бүхнийг удирдах байгаа учраас за мэдээж хэцүү юм болох гэж, хэцүүхэн өдөр болох гэж байна. Гэхдээ тэрнээс өмнө бас хугацаа байна. Бурхан тэрнээс өмнө ямар нэгэн зүйлийг хийнэ гэсэн үг. За тэгвэл эндээс бас бидний харах зүйл юу вэ гэвэл бурхан бүх юмыг цаг хугацааг, үйл явдлыг удирдах, хянаж, зохицуулж яадаг гэдгийг бид эндээс харах хэрэгтэй. Та бидний амьдрал болж байгаа бүх үйл явдлууд ч гэсэн бурханы хяналт, бурханы захиргаа, бурханы зөвшөөрлөөр явж байгаа. Тохиолдлоор юм уу, санамсаргүйгээр гэдэг зүйл байхгүй. Бүх зүйл бурханы зөвшөөрлөөр, бурханы эрх мэдэлээр, бурханы захиргаанд ор явж байгаа. Тэрийг бид нарт ойлгох хэрэгтэй. Тийм учраас бид нар Библиэлд гарч байгаа бүх үйл явдлууд бол үнэхээр бурханы төлөвлөгөөгөөр, бурханы харахад хэцүү юм шиг, харахад ойлгомжгүй юм шиг, ямар ойлгомжгүй те хэцүү юм бэ гэж харагдж байгаа боловч энэ бүхэн маань бурханы төлөвлөгөө, бурханы зорилгын төлөө бүх юм явж байгаа. Даниэл номын 2:21 дээр ийм байдаг. Тэрээр цаг хугацааг өөрчилдөг, хаадыг зайлуулдаг, бас томилдог гэж. Нэг ёсондоо бүх зүйлийг бурхан мэддэг. Бүх зүйлийг бурхан захирдаг, бүгдийг бурхан хяндаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Роми 8:28 дээр бурханд хайртай болон бурханы зорилгын дагуу дуудагдсан хүмүүсийн сайн сайхны төлөө бурхан бүхнийг сайнаар ажиллуулж идэгэй гэж байдаг. Тэгвэл бидний амьдрал болж байгаа бүх зүйл маань бурханы төлөвлөгөө, эрх мэдлийн дор явж байгаа. Эхлэл номын 1 дээр бурхан би бол альфа ба омега гэж хэлсэн байдаг. Альфа ба омега буюу би бол бүхнийг эхлүүлсэн, би бол бүхнийг төгсгөнө гэсэн үг. Хэрвээ бурхан эхлүүлчихэд орхисон байсан бол төгсгөлийг хянаж чадахгүй гэсэн үг. Харин би эхлүүлсэн ч би төгсгөн ч би гэдэг маань нэг ёсондоо төгсгөлийг нь хүртэл харж байгаа нэ гэдэг маань тэр хүртлэх эхлэлээс төгсгөлийг хүртэл би хянаж байгаамаа. Би мэдж байгаамаа. Юу болох гэж байгааг би мэдж байна. Яаж төгсгөхөө би мэднэ гэсэн үг. Тэгвэл би бол альфа ба омега, эхлэл ба төгсгөл гэж хэлж байгаа нь би бүхнийг захирч байгаа гэсэн утгатай. Хэрвээ бурхан төгсгөлийг мэдэхгүй, төгсгөлийг яаж үйл явдлыг төгсөхөө мэдэхгүй байсан бол бурхан хяналтаа алдсан буюу бурхан бүхнийг захирхаа болжээ гэж ойлгож болно. Харин бурхан би бол төгсгөл, би бол эхлүүлсэн эзэн, би бас төгсөх эзэн гэж хэлж байгаараа тэр хоёрын хооронд байгаа эхлэл төгсгөлийн дунд байгаа бүгдийг бурхан
захирч байгаа гэсэн үг. Тэгвэл за өнөөдрийн эндээс сурсан 3 зүйлийг би дахиад дурдъя. Нэгдүгээрт нь Бурхны өмнө бид нэр ажил үүрэгтэй, хариуцлагатай, дуулууртай байх хэрэгтэй. Эстер шиг, Мордехай шиг. Хоёрдугаарт нь Бурханд итгэсэн итгэлдээ тууштай, зоригтой, бас ичхгүй байх хэрэгтэй. Гуравдугаарт нь Бурхан цаг хугацаа болон бүхнийг удирдан захирч байдаг. Та бидний амьдралд санамсаргүй гэдэг зүйл байхгүй. Харин Бурхан бүхнийг захирч байгаа учраас бид нар Бурханд найдаж болно гэсэн. Бурхан төгсгөлийг яаж хийхээ мэдж байгаа учраас бид нар Бурханд найдах бүрэн боломжтой. Бүгдээ хамтдаа залбирая. Халелуя Иесус. Эзэн Бурхан минь ээ, танд бид нар баярлалаа. Та үнэхээр эхлэл ба төгсгөл. Та альфа ба омега. Та бүхнийг захирагч эзэн. Энэ дэлхий дээр болж байгаа энэ хорвоо дээр бүхий л үйл явдлыг та хянан захирч удирдах байдаг. Та хаадыг томилдог, хаадыг бас буулгадаг. Та бидэнд боломжийг өгдөг. Та биднэрт бас цаг хугацааг өгдөгт баярлалаа. Иесус эзэн минь, тэгээ бид нар өөрсдийнхөө танаас өгөгдсөн боломж, эрх мэдэл, байр суурийг таны өмнө хариуцлагатайгаар бас дуулууртайгаар ашиглахад та бидэнд туслаарай. Бид нар Мордехай шиг, Даниэл шиг итгэсэн итгэлдээ тууштай, зоригтой, итгэлээсээ ичдэггүй байхад та бидэнд туслаач гэж гуй. Эзэн минь, тэгээд үнэхээр цаг хугацаа бүхнийг захирсан тань бид нар найдаж амьдрахад та туслаарай. Биднийгээ сургаарай гэж Иесус таны нэрээр би залбирч байна. Амен.